амгалан айлтгая. За дахин болон боловсрал нөхөн олгохын хичээл рүү яаж нэвтрэх талаар дэлгэрэнгүй заавар бичлэгийг хүргэж байна. За хүн болгонд өөрийн гэсэн багшаас нь очсон ийм Mois Iduzig Imen гэдэг хаяг очсон байх хэвээр. За нууц үгийн хамт очсон байх хэвээр. За энэ Mois Iduzig Imen гэдэг хаяг маань болохоор Mois Iduzig Imen гэдэг вебсайтны хаяг бол биш. Энэ бол Gmail хаягтай яг ижилхэн гэсэн үг. За та яаж нэвтэрж орох вэ гэхлээр өөрийнхөө нийтлэг ашигладаг браузер руугаа нэвтрээд орно. За хүн болгон нийтлэг Chrome-ыг ашигладаг учраас би яаж нэвтрэх талаар энэ Chrome-ыг ашиглаад заавар хүргье. За та интернет рүүгээ нэвтэрж ороод за хамгийн дээдлийн баруун дээд буланд нь байрласан таны нэрний эхний үсэгтээ энэ хэсэг рүү дарна. За ингээд дарангууд ийм сонголтууд гарч ирнэ. За энэс доороосоо 3-т нь add Chrome profile буюу шинэ одоо Gmail-ийн хаягаа бүртгүүлнэ гэсэн үг байгаа. За ингээд доороос нь 3-т нь байрлаж байгаа энэ хүний зургийн ард нэмэх тэмдэгтэй хэсгийг дарна. За ингээд дарангууд энэ цонх гарч ирнэ. За энэ цонхон дээр sign in буюу нэвтрэх гэсэн хэсгийг дарлаа. За ингээд одоо энэ хэсэг дээр нь та Mois хаягаа бичиж өгнө гэсэн үг. За нэрнийх нь ард тоо өсгөнүүд зэрэгцэж орсон байдаг учраас та зөв бичсэн үгүйгээ маш сайн шалгаарай. За Mois гэд цэг тавиад дахиад Idu гэд дахиад цэг тавиад тэгээд Imen гэд бичнэ гэсэн үг. За ингээд бичсэн хойноо next-ийг дарна. За ингээд next-ийг дарлаа. Одоо та нууц үгээ оруулна гэсэн үг. За нууц үг нь болохоор энэ дээр нөгөө багшаас нь илгээсэн байгаа ийм нууц үгүүдийг оруулна. За том жижиг үсгүүдийн яг л яаж бичигдсэн яг тэр дагуунд бичнэ гэсэн үг. За яг зөв бичсэн үгүйгээ та маш сайн хараарай. За ингээд орсон болвол дараа нь next дарлаа. За ингээд танд шинэ одоо профайл үүсгэж байгаа учраас вебсайттай холбоотой мэдээллүүд гарч ирнэ. За үүнийг нь уншиж танилцаад би ойлгож байна гэдэг хэсгийг дарна. За ингээд дарсны дараа ийм хэсэг гарч ирнэ. За энэ хэсэг дээр нь continue гэдээ үргэлжлүүлэхэд болно. За ингээд орсон бол дараа нь yes I'm in гэдэг сонголтыг дарлаа. За ингээд цоо шин танд профайл үүсгэжлээ гэсэн үг байгаа. За энэ дээр болохоор өнгөө сонгоно гэсэн үг. За профайлаа ямар харагдуулмаар байгаа тэр тухайн өнгөө сонглоо. Даныг дарна. За энэ ингээд боловсролын яамнаас өгдөг хүн болгонд сурагч болгонд багш болгонд өгдөг ийм сайт учраас хамгийн эхлээд автоматар мэдлээцэг юм ээ. За тэгээ боловсролын яамны SIS Iduzig юм ээ. Энэ хоёр таб болол автоматар гарч ирдэг. За да энэ хоёр руу орохгүйгээр шинэ new tab буюу шинэ хэсэг рүү орно. За эсвэл ийм юм харагдахгүй байх юм бол энэ нэмэх тэмдэгтэй хэсэг дээр дарж агаад шинэ tab нээлээ. За энэ ийм санамж гарч ирэх юм бол got гэдгийг дараарай. За ингээд шинэ таб үүсгэсэн болвол одоо та 9 цэгтэй энэ хэсэг рүү дарна. За ингээд дарж оронгууд classroom гэдэг юм ногоон самбартай юм хэсэг байгаа. Classroom. За энэ рүүгээ дарж ороод за ингээд таны ийм цонх гарч ирэнгүүт нь та continue буюу үргэлжлүүлэх гэдэг товчоо дарна. За ингээд та сурагч учраас I'm student гэдэг сонголтыг сонгоно. За ингээд орсон болвол таны одоо бүртгэлтэй байгаа анги маань ингээд тань дээр гараад ирдэг. За ингээд гарч ирсэн тохиолдолд та хажуудалд нь join гэдэг энэ товчийг дарна. Join-ийн дараа шүү. За join гэдэг энэ цэнхэр тод цэнхрээр тэмдэглэснийг дарлаа. За ингээд та анги руугаа нэвтрээд орсон байгаа гэсэн үг. За ингээд нэвтрээд орсон үед хэрвээ танай ангийнхан ямар нэгэн meet хичээл эхлүүлсэн байх юм бол энэ дээр нь ийм meet гэдэг үгнийхэн доор join гэдэг дахиад үг гарна. За та хичээл рүүгээ нэвтрэх бол шууд join гэдэг ингээд орчино. Ийшээ бусад одоо багш нь ямар нэгэн зарч юм уу тодорхой ийм зарууд хүргэсэн байх юм бол энэ нь яг л одоо таны Facebook групптэй адилхан ингээд доор нь зарууд нь үргэлжлээд орчино. За ямар нэгэн он сартай ингээд одоо ямар нэгэн бие-даалт хийх юм уу ийм он сартай юм одоо assignment буюу бие-даалтууд орсон байх юм бол энэ upcoming гэдэг дээр бас гараад ирдэг. За мөн та багшийнхаа оруулсан даалгаврыг яаж харж болох вэ гэхээр энэ class work гэдэг хэсэг рүү дараад за тэгээд жишээлбэл энэ дээр англи хэл ингээ хичээл болгоноор нь ингээ хичээлүүд нь ороод ирнэ. За жишээлбэл энэ дээр англи хэл гэдэг хичээл дээр англи хэлний багш нь энэ одоо бичлэгийг үзэхээр оруулсан байна гэсэн үг. За зааврын нь бол view instructions гэдээ бас ороод харж болно. За ихэнхдээ хичээл рүүгээ орохдоо энэ meeting-ийн join гэдгийг дараад хичээл рүүгээ орно гэсэн үг. За би та бүхэнд харуулъя. Join гэдэг хэсгийг дарангууд
танд ийм хэсэг гараад ирнэ. За энэ дээр та нөгөө микрофон юмнуудаа нээн. За энэ дээр миний микрофон болон камерыг ашиглаарай гэсэн зөвшөөрлөө өгнө. За энэ дээр болохоор хамгийн дээдлийн сонголтыг сонгоорой. За энэ сайт руу нэвтрэх тоолондоо та микрофон болон камерынхаа зөвшөөрлийг өгч гинэ гэсэн үг. Нэг л удаа дарахад болно гэсэн үг. За ингээд зөвшөөрлөө таны микрофон болон одоо камер чинь танд харагдана. За тэгээд join now гэдэг үгээ дарлаа. За ингээд та хичээл рүүгээ нэвтрээд орсон байна гэсэн үг. Хичээлээсээ гарахдаа мэдээж leave call гэд ингээд гарчнаа гэсэн үг аа тий. За ингээд тухай бүртэн хичээлүүдээ сууж орж болно. За эсвэл classwork гэдэг хэсэг рүү ороод багш нарынхаа оруулсан хичээлүүдийг үзэж олно гэсэн үг. За ингээд танд амжилт хүсье.